Баасанхүү байр сууриас ухарлаа. Эрх мэдэл мөнгөний өмнө шударгаас үзэл бодлоо худалдана гэдэг гутам шиг улсын хурлын гишүүн Баасанхүү овоо зөв дуугардаг байр сууринд бавцагчдаг зөөхөн гишүүдийн нэг. Гэвч мань хүн бат хоёр улаан нарыг огцруулах асуудлын талаар нэг хоногийн дотор хоёр өөр байр суурь илэрхийллээ. 2 хоногийн өмнө улсын хурлын гишүүн Баасанхүү засгийн газрын 2 сайдыг огцруулахад тунхаглаж сүүлийн 1 жилд ард түмний амьдрал доройтож эдийн засаг төсөв хүндэрч байгаа учраас салбар хариуцсан 2 сайд нь хариуцлага хүлээх ёстой. Тиймээс би огцруулах конофтар нь Монголын ард түмэнд тэдний муу ажиллаж байгааг харж байхад улаан цайм 2 сайдыг авч үлдэх нь буруу үйлдэл. Энэ бол ёс зүй таарахгүй хүмүүс мэдэгдэж байсан юм а. Гэтэл өчигдөр Монгол Ардын намын засгийн газар дөрхийн тулд ийм жижиг тавьж байна. Монгол Ардын намын өр могойнууд та бүхэн бол бондын мөнгнөөс эдэлцмээр байдаг. Олдохгүй болохоор засгийн газар тамдарч ажиллах талд санаа агуулж байна хэмээжээ. Ямар ч тач эрхэм гишүүний үзэл бодол байр суурь ганц хоногийн дотор оронгороо иргэсэн байна. Энэ нь төрийн ордон дотор яваад байгаа гишүүдтэй арчилсан намын тохиролцоод байгаа гэх боршууг баттгаад байх шиг.